Тогны мөнгө айгүй өндөр гараад сая манайх чинь 706 мянган төгрөг гараад тэрний шөнийн тарифанд нь 205 мянга хөнгөлөгдөөд 501 мянган төгрөг төлсөн. Ер нь иймэрхүү байдалтай байх үед бол барилгыг юугаар чадаагаад ер нь халахгүй байх. Бидний хэлж байна. Барилга байгууламжаа дулаалж ирсэндээ таны тогны зардал хамгийн бага 50% хэмнэгдэнэ. Энэ 1000 пен маань хаасан ч гэсэн гэрээ маань дулаач чадахгүй. Энэ дулаан чинь гатгшаага гараад байгаа болохоор гэр маань дулаацгүй байгаа юм байна гэдгийг ойлгоод одоо ер нь бол дулаалъя л гэж бодож хамгийн түрүүнд өрөөс. Муу буюу нэг 14 15 градустай байна. Энэ гадаргуу дээрх яг төв цэг дээр нэг ойролцоогоор 10 градус, за хамгийн бага температуртай хэсэг дээр нэг 5.4 градус ч гэдэм те тэр орны за гэсгээр ийм энэ дээр бол бүр нэг ойролцоогоор хамгийн бага зэг нь бол бүр 0 градустай зааж шít. Эрчим хүчийг хэмнэх хамгийн зөв шийдэл нь юу вэ гэхээр дулаалгал юм. Энэ тухайн барилга маань одоо ойролцоогоор 5 кВт халах ийм барилга байхгүй 5 кВт цагтаа эрчим хүч хэрэглээд нэг цагт. За үүнийг яаж бууруулах вэ гэхээр дулаалга хийж өгвөл тэр хамгийн багадаа 3 кВт болох боломжтой. Хан, дээвэр, шал гэд бүтэн битүүнцсэн байдлаар 15-аас 20 см-аар дулаалахаар базаалт чулуун өнгөө бол айлдаа авчирсан байна. За энэ юу гэхээр ерөөдөө дулаалгын бүх материалын стандарт нь ерөөдөө ханыг бол багадаа 15-аас 20, дээврийн дулаалгыг 20-аас 30 см дулаалах технологитой байдаг. За байшингийн үндсэн хийцийг дулаалгын зөв материалаар стандартын дагуу зөв дулаалснараа байшин дотор байгаа халуун агаарыг тусгаарлах буюу дулаан алдагдaltaгүй байна гэсэн үг. Нэг удаагийн зардал гаргаад дулаалга хийгдснээрээ цаашдаа олон жилдээр бүх аж ахуйн нэгж болгон иргэдээс гарах санхүүгийн зардлыг бас маш хэмжээгээр бууруулж өгнө гэсэн үг. За хэдүүлээ энэ хэсэг дээр дулааны камераараа харж байхад бол жишээ нь 0-оос 18 градусын хооронд хэлбэлцэжсэн бол одоо энэ ч бол юу гэхээр хамгийн багадаа 15 градус үсээ явж байна. За энэ доотлын булан хэсгүүд дээр 0 градустай байсан бол одоо нэг 10 градус 9 градусыг загаа байж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд гадаргуугийн нөгөө температур нь маш сайхан өксөж ирснийг харуулж байна гэсэн үг. Шалан дээрх гадаргуугийн температур нэг ойролцоогоор 16-17 градустай бол хэдүүдээ одоо таазруугаа харцгаая. Энэ таазан дээр за нэг 19 градус. Тэгэхээр юу гэхээр энэ барилгын ачлага бүтээцүүдийн гадаргуу дээрх температурын зөрүү маш бага байна. Харж байна. Тэгэхээр бага байх тусмаа хүнд нөгөө тав тухтай дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгэхээр энэ дулаалга маань маш үр дүнтэй болжээ гэсэн үг. За одоо хэдэн тэн залгаатай байгаа? Манайх одоо 2 тэн. 2 тэн залгаатай. Өмнө нь 3 байх шиг байсан шүү дээ. Тийм. 2 тэн залгачаад ирчихсэн. За. Одоо тэгээ ухаалаг толортой болцсон. Байшингаа дулаалцсан. Өшөө хэмнэлт гарах нь шүү дээ. Тэр тийм. Ачааллаа хэмжиж үзээд өмнөх ачаалтаа харьцуулъя те. За одоо яг полит ачаал маань 11.6 ампер буюу 2.5 кВт. Өмнө нь бол 22.3 буюу 5 кВт байсан шүү дээ. За одоо 11.7 буюу 2.5 кВт. 50% хэмжиж байгаа юм биш үү? Тэгэхээр таны цэглэгээ арчин хүчний төлбөр ерөнхийдөө 50-60 бол хэмнэгднэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ манайх ингээд гоё гэрээ гоё маш сайхан дулаалаад ингээд сар гарan болж байгаа байхгүй юу? Тогны мөнгө баг айгу баг гарсан би бас амар баяртай. Манайх чинь сая урд нь гараад ингээд
700 гараад ингээд хөнгөлөлтөө 500 болсон. Тэгсэн чинь сая 500 арай хүрэг гараад тэгээд хөнгөлөлтөө 300 мянган төгрөг гарсан. 310 мянган хэдэн зуутаа гарсан. Том өрөөндөө том тэнэ, хойд өрөөндөө жижиг тэнэд ингээд хоёр тэнэр хаалгалтай хийж байгаа. Гэрээд дулаацуулж байгаа. Урд нь нэгэд манайх ч одоо тэн ингээд эцсдээр нь тавиад их чинь гуруулна ингээд эцсдээр нь тавиал гэрээ халаад байсан байхгүй. Одоо тийхгүй шүү дээ, эцсдээр нь тавихгүй нь дундчлаад нэг 70 эн чинь 100 хүртэл градустэй байхгүй теоритой. Их чинь одоо бол 60-аас 70-ийн хооронд л тавиад байгаа. Би ч урданд 100-аар тавьчаал утас нь нилээ хадангуут нь салгачаад буцаагаал жоохон утсыг хөргөж байгаа дахиж залгаад ингээд явдаг байсан чи одоо бол тийхгүй шүү. Манайх биш ингээ аваад тавьсан байгаа зү. Яг л нэг гоё юм байна. Байранд амьдарч байгаа юм шиг гоё байгаад байгаа шүү дээ тий.